За ашигт матамлын тухай хуульд нэмэлт өршөлт оруулах тухай хуулийн төслийг бол хэлцээд явахыг зарчмын хэвд дэмжиж байна. Нэг 3 асуулт ихлэ тодруулаа. Ерөн зүгээр 27 оны төсвийн төслийг боловсруулах энэ үйл ажиллагаа гэдэг юм уу? 27 оны төсөвт энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг уйж бодож засгийн газар дээр ярилцсан уу? Сангийн ам зөвшөөрлөө өгсөн үү? Эсвэл за энэ бол одоо өөрчлөлтүүд бол 27 оны төсөвт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүйгээр бодож байгаа юу? За нэгдүгээрт энэ нэг цаг хугацааны дистралийн хувьд юу гэж бодож байгааг нэг байр суурийг асууад байна. За Дамжны сайд маань энэ онтрит гэрээг байгуулагдах хүртэл хугацаагаар амнаатын асуудлыг зэсийн үедээр ярихгүй л гэдэг. Энэ онтритгийн асуудал хизээ юу шийдэгдэх юм? Ингэж одоо бодлогоо бүр ойлгомжгүй болгож зарлж болт юм уу? Би ерөөсөө ойлгохгүй. Тэгээ ерөөсөө нэг Эрдэнэт болон оюутлогоо гээд хоёрхан засгийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа компанид эдийн засгийнхаа одоо байдлаараа одоо хараат гэдэг юм уу иймэрхүү юмнаас л хамжаатай болчиход энээсээ гарах бодлогоо өгнө бол ойлгуулаад явах хэрэгтэй шүү дээ. Ойлгуулаад явах хэрэгтэй. Би зүгээр энэ салбарууд дээр ирсэн хүмүүс бол зүгээр сайд байж байгаад явсан гэж бодоод байгаа. Таныг нэг ажил хийх гээд байгаа юм байна. Сая би зүгээр хариулт сонсоод сууж яхад би тэнэг дулдаал энийг оруулж ирж байна. Гэхдээ энэ дэр чинь ажил хийх гэж л очиж штэ. Ажил хийж байгаа хүн тэнэг гэж болох ёстой юм бол мэдэхгүй. Ер нь бүгдээрээ тэнэг байвал яадیں۔ Тамин сайта. Тэгэхээр би энийг зүгээр хариултуудаа бас тоглоом наргаа гэхээсээ илүүтэй энэ үеийн өмнөх таны сайдууд чи ажил хийгээгүй шүү. Одоо энэ сайд сайн болж байгаа хүмүүс бол ажил хийж энэ дээр зэлтрийн гацаанд орчоод байгаа энэ бодлого энэ үйл ажиллагааны хэрэгжилтэд гаргана. Ингэчид та сайд болсон. Ингэчид таныг ерөнхий сайдаар томилсон байх. Тэм учраас энэ институт хоорондын гэдэг юм уу энэ ер нь яагаад засгийн газарт орж ажилдیں гэдэг энэ зүйлүүдийг жоохон хүндэтгэлтэй хариулъя. Тэрнээс биш одоо би жоохон тэнэг учраас сайд болоод энд бодлого оруулж ирж байгаа. Би ойлгохгүй. Эсвэл одоо тэнэг болчиход байгаа бол ажиллаа өгч хэрэгтэй. Би энийг шулуухан ёс зүйн хувьд танд бас хэлчмээр байгаа зүгээр. За ерөн зүгээр энэ орон нутгийн хөгжлийг дэмжихэд энэ ашигт матамлын хуулийн өөрчлөлт ер нь ямар хэмжээнд нөлөө үзүүлэх вэ? Энийг нэг бодлогын хүрээнд бас нэг хариулж чааж. За хоёрдугаарт би энэ Эрдэнэтийг 20% үлдээж байгааг жоохон ойлгохгүй байна. За яг зүгээр төсвийн нөхцөл байдалтай бодож байгаа боловч ингэж ялгууртай байдлаар хандаж болох юм уу? Тэгэхээр энийг зүгээр цаг хугацааны үед ямар хугацаатай үргэлжлүүлэхээр орж ирж байгаа. Энийг бас нэг тодорхой хэлчихмээр байна. За дээрэс нь яг уу энэ онтри оюутлогоо өгөхөөсөө гэж бас нэг саад бэрхшээл ч юм уу энийг хийхэд бас нэг зэсийн асуудал дээр яригадаад байгаа боловч нөгөө талдаа ерөн зүгээр бүхий салбарт лицензийн төлбөр Таун номер Дамжны сайд хариулъя. За 2027 оны төсөвтөө уялдж байгаа. Сайн зэрэг шимэ. Юуны сангийн амнаас санал авч ягаад оруулж ирж байгаа хууль. За зөвшөөрлийн бас авсан. Онтрогийн асуудлыг ярихгүй биш ярина. Яриа явж байгаа ойрын үед одоо эрчимтэй хилцээд дуусгачих гэсэн байр суурьтай байгаа. Онтрогийн эхнийг бол яаралтай ирж хилцээрээ хий, үгүй бол Монгол улс бас аяа бодё гэдэг хатуу шаардлагыг тавьсан байна. Эзэмшигч нь онтро ресурсшигч компани байгаа. Rio Tinto-гийн Монголын засгийн газар хоёрын хамтарсан төсөл оюу толгой төсөлтөд хамтруулж энийг одоо олборлуул эдийн засгийн хувьд ашигтай байдаг. Тийм учраас гурвалжын хилцээр үргэлжлэнэ. Гэхдээ энэний өмнө бид энэ зээлийн хүүгээ бууруулах асуудлыг шийдвүүлнэ гэсэн хатуу шаардлагатай явж байгаа. За энэ зэстэй холбоотой асуудал дээр Эрдэнэт дээр манай гишүүд маань бас энэ уугуун үйлдвэрээ ойлгоод байгаа гэдээ бас талархал илэрхийлье. Манай санал бол уулын байжуулах Эрдэнэт үйлдвэртэйгээ ярьж хагаад 4 жилийн хугацаанд одоо энэ 21.6 шүү дээ. 20 биш 21.6 бүр торгуултай элемент дээр нь хүртэл тавьчихдаг. Тэр нь 21.6% нь амнаатыг 4 жил явуулаад тэгээд бусдтай ажиллах буулгая гэдэг ийм одоо зорилготой байсан. Ойлголцолтой. Тэгээд сангийн ам маань энийг бол урт хугацаанд аваа явна гэдэг байгаа. Тэр улсын хурал дээр ярьж байгаад энийг одоо ажлын хэсэг дээрээ шийдээд явсан боломжтой гэж үзэж байгаа. За ажлын их тухайд бол хийгээд зүтгэж байгаа санагшина. Ер нь урд хурдах ажлаа бол дуусгаад ингээд зөрөгтэйхэн шиг барьж аваад энэ дуустдаггүй олон яриануудыг дуусгаад ингээд явчих гэж бодож байна.
оюу толгой хэлэлцээр дээр 2 үр дүн миний ахалсан ажлын хэсгээс гарсан. Нэгдүгээрт зээлийн хүүгийн хэлэлцээрийг 7 жилээр төгжсөн байсныг авч хайсан. Энэ бол миний ажилласан ажлын хэсгийн үр дүн. Зээлийн хүүг буулгахтал энэ хэлэлцээр үргэлжилнэ гэдэг тохиролцоонд хүргэж чадсан. Хоёрт нь менежментийн төлбөрийг бууруулах. Менежментийн төлбөрийг бууруулах засгийн газрын хөссөн үүрэг даалгаврыг 395 нэмэлт төлбөрүүд байхгүйгээр болгосон 9 орчим хувь байдгийг. 3 төлбөр нэмэгдээд бас зарим хүмүүс бас энэ зөвхөн MSP гэдэг менежментийн үйлчлэлийн төлбөрийг нь л харчаад яриад идэх юм шиг байна. Нэмэлт 2 төлбөртэй байдаг. Тэг ингээд энийг бол бууруулах ажлыг хийсэн. За 3 дугаарт бол одоо энэ түлш шатхуунтай холбоотой асуудлуудыг тасралтгүй хөөцөлтөд явж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улс Евро 5 төрлийн А92 автобензинийг Орос улбаны улсаас 430 төгрөгөөр хямдхан хэрэглээд явж байгаа. Бас л ажлын үр дүн манай засгийн газрын. Түрүүн би бас одоо тэнэг хэлцэндээ уучлал хүсье. Ер нь нэг үгүй хэлэхэд улс төрийн зориг гаргаж л авч ирж байгаа. Улс төрийн зориг гаргаж л авч ирж байгаа. Галтай. Маш олон сайд нар энийг барьж орж ирэх гээд бэлдээл орхиод исэн юм л одоо тэгээд хүн бас ажил хийж байгаа учраас энэ нэг үгүй хэлэхэд би бас 2014 оноос хойш сайд хийсэн сайд болгоны ажлын үр дүн энэ дотор явж байгаа шүү. Тэр сайд нар бас өөрхий судалгаа шинжилгээ хийсэн, хилцүүлэг хийсэн, тодорхой ойлголтуудыг хийж явсан юмнууд байгаа. Тэгээ одоо энэ цаг үед одоо зориглоод оруулаад ирлээ. Тэгээ та бүхэн маань бас дэмжиж өгөхийг хүсье. За сайн зэрэг гишүүний микрофоны тодорхой. За энэ хуулийн одоо нэмэлт өөрчлөлт орон нутгийн хөгжилөлт ер нь ямар тусдсан болох гэдэг нь хариулчаарай. За лицензийн төлбөрийн асуудал маш бага байгаа. Энэ өөрөө эргээд лицензийн төвлөрөл ингээд ашиглалтын лиценз олгочоод байтал энийгээ бид нар бодоод төлөвлөд байдаг. Гэтэл үйл ажиллагааг эхлүүлэхгүй байгаа энэ өдөр лицензийн төлбөрүүдийг нэмэгдүүлээч. Хугацааг богино болоо шахаач. Ингүүл эн чинь амнаатыг бас бодлогоо хүлээхгүйгээр бас нэг бол үйл ажиллагаа эхлүүл нэг бол төрд буцаагаад энэ лицензийг өгөх хэрэгтэй байхгүй. Тэгээ өгүүлэхгүй юм. За энэ дээр ямар өөрчлөлт байна? За хоёрдугаарт би энэ оюутлогоо дээр гарч байгаа тэр зээлийн үг бууруулах менежментийн тэр асуудал дээр ойлголоо. Тэгэхдээ энэ зөвхөн байгаа хэмжээнээс бас гой сонсогдоод байгаа боловч эцсийн нүндээ зардал өсөж явахад менежментийн төлбөр угаасаа л өснө. Би энийг хүссэн үр дүн гэж ойлгохгүй байгаа. Тийм учраас энэ оюутлогоо дээр бол үндсэндээ энэ тусгай амнаатаар 34% орлуулад бид тэр гарах хэрэгтэй шүү дээ. Ингээ менежментэд нь оролцож чадахгүй ээжиж. За нэмэлт ажлын хэсэг 5 номер дамд нэмсэд. За сайн зураг гишүүнтэй санал нэг өнөө. Лицензийн төлбөрийг бол өсгөж байгаа. 2500 төгрөг байсан. 250 төгрөг байсан. 3500 болгож. Жил нэг дундаж лицензийн хэмжээ 3500 га байдаг юм л. 3500 тийм. Тэгээ дунджаар метр гэв. Тэгэхээр энэнийг нэг 7 сая төгрөг орчмоор хадгалаад исэн юм бил. Одоо хамгийн багадаа 100 гаруй сая төгрөг төлнө. Энэ эхний жилийнхэн шүү. Тэгээд лицензийн хайгуулын лицензийн хугацааг 6 жил болгож байгаа. 2 дахин бууруулж байгаа. Яг олон улсын жишг рүү нь оруулж байгаа. Өөрөөр хэлбэл авахд хөнгөн хадгалахад хүнд хайгуулаа хийхгүй бол болдоггүй яг мэргэжлийнхээ орж ирдэг ажил хийгдэн. Орон нутагт өгж байгаа хэмжээ суманд 2% очдог байсан бол 4.5% очно амнаатын. Ингэж өснө. За хариулт хангалтгүй нэмэлт тодруулах сайн зэрэг гишүүн. За онтригийн асуудал явж байгаа гэж байна. Та яг надад албан ёсоор нэг бичиг хийж өгөөч. Онтригийн талбай ашиглагдаагүй байгаа юу? Би одоо жоохон эргэлзээд байна. Наад Рио оюутлогооч юу онтригийн талбай руу орцсон хилцээрээ хийж байгаа дараа нь ингээд асуудлуудаа зэгцлэнэ гэдэг юм шиг зү. Хэрв зэр Рио оюутлогоогийнхан онтригийн талбай руу ороод ашиглалт хийсэн бол наа чин бол энэ гэрээг цуслах хүчингүй болох үндслэл болно шүү. Тэгэхээр энэ дээр яг салбарын сайдын үед баталгаа гаргаж яг албан ёсоор бичгээр хариу өрүүлээч. Тэгэхгүй ингээд одоо нэг юм цаг идээд байгаа юм шиг хаана одоо ямар асуудлууд нэг гацаад байдгийг. Би бол над уул техникийн нөхцөл байдлаас чи онтригийн талбай руу аль хэзээ орцсон гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр уул уурхай ам хяналтын байгууллага яг ямар байгаа? Энийг олон нийт ил тод болгомоор байна. Одоо энэ гадны хөрөнгө оруулагчтай бас яг дөрмийн дагуу тоглоё л тоо. Тэгээ эднүүрээр ингээд чадуулаад
дотоодын улс төр нь ингээ хөгжөөд байж байгаа. Эднүр ширээний ар дурамчхан суудаг. 5 номер Дамтны сайдын микрофон нэ. Тантай санал нэг байгаа, шахаж ажиллаж байгаа. Онтрогийн талбай руу орох уулын ажлын энэ уулуурхаа үйлдвэрлэж өөр уулын ажлын төлөвлөгөө батлуулж явдаг. Бид уулын ажлын онтрогийн талбай дээрх уулын ажлын төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа, хийлгэхгүй байгаа. Техник эдийн засгийн үндслэлийг хурдан батал гэдэг шахалт одоо улс төрийн шахалт ирдэг. Техник эдийн засгийн үндслэлийг нь лицензтэй талбайхаа хүрээнд л хийж ирүүл батална гэдэг шахалтыг тавьж байгаа, хэмжилтийг хийж байгаа. Одоо бол хийсэн байгаа техник эдийн засгийн үндслэл нь Ontre Resource болон оюу толгой компани нийт бүлэг ордынх нь хэмжээнд хийцсэн тэзүү байгаа. Хэрвээ энэ тэзүүг аж үйлдвэр эрхлэлгийн яам хураад одоо хүлээж авлаа бол Ontre-г бэлгэлж гин гэсэн үг. Одоогийн бүтлгүй жоохон хил амтаа байгаа энэ хөрөнгө оруулалтын гэрээний доогуур оруулаад мөрдүүлэх гэж байна гэсэн үг. Тийм учраас бид уулын ажлын төлөвлөгөөгөө тусад нь гаргах, тэзүүгөө тусад нь гаргах гэдэг